Боловсрол телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч G-Mobile, ерөнхий венцлэгч Голомт банк. Оддын академийн адал явдлаар дүүрэн 1-7 хоног өнгөрөх гэж байна. 12 суралцагч академи суралцахаар ирж байсан бол өнгөрсөн нэм гарагийн тоглолтоос оролцогч хасагдж эхэлсэн. Ингээд явах хөсөндөө үнэхээр харамсалтай бүгдээрэнд нь хайртай шүү. Энэ нь тэдэнд илүү хичээх хэрэгтэйг ойлгуулсан юм. Шоу нэвтрүүлгийн гол зорилго болох хамтлагт үлдэх 3 охины нэгээр шалгарахын төлөө хөрсөлдөөн аль хэдийн эхэлжээ. Энэ 7 хоногт тэд дахин дуэт дуулж өрсөлдөх болно. Шилдэг байхын төлөө өөрийгөө өөрчлөхөөр хичээх нэгэн байхад хойрог хандханч байна. Дараагийн 7 хоногийн тоглолт хүртэл хичээхгүй бол бариу хувцсан торох хэрэгтэй байна. Өглөө. Сайн байцгаана уу. Академийн багш нар ч тэдэнд илүү мэргэжлийн байх шаардлагыг тавьж хатуухан шүүмж шалгуурыг ч өглөө. Бид хичээлүүд бид хамтдаа яаж юм хийх үү гэдэг асуулт хамгийн чухал байна. Энэ 7 хоногийн мастер класс буюу ур чадварын хичээлийг шоуны чиглүүлэгч продюсер G орж бэрхшээлийг даван туулж боломжийг хэрхэн олох тухай өөрийн түүхээс хуваалцаж огтд урам зориг өглөө. Энэ шоунд илүү их хичээж, илүү их хөдөлмөрлөж, илүү их зүтгэснээрээ гэртээ харихгүй үлдэх боломж нь хангалттай байна. Арамын төргийн их мөндөд үзэгчтэй Оддын академи шоу нэвтрүүлэг эргэн ирлээ. Академид суралцж буй 11 суралцагч маань мөрөөдөлтөө нэг алхам ойртоход бэлэн болоод байна. Тийм ээ, энэ зөвхөн мөрөөдөл биелэх болно. Суралцагчид маань 7 хоног юу сурсан мэдснээ үзүүлэхээр хүсэн хүлээс нь 4 дахь тоглолтоо ийхүү бэлэн болоод байна. Өнгөрсөн 7 хоногт охид маань дуэт буюу хоршин дуулсан байгаа. Энэ өдөр Оддын академи хамгийн ихний хасалт хийгдэж 11 суралцагчтай болсон юм аа. Харин энэ 7 хоногийн сэдэв бол дуэт. Гэхдээ өнгөрсөн 7 хоногоос ялгаатай нь манай суралцагчид маань Монголын хит дуунуудыг хоршин дуулах ёстой. Дүрм ясаар өнөөдөр продюсеруудаас хамгийн бага оноо авсан 3 суралцагч хасагдах аюултай болно. Харин тэр 3-аас нэг нь өнөөдөр гэртээ харих ёстой. Суралцагчид маань өнгөрсөн 7 хоногоос өөрөөр хуваагдаж, өөр бүрэлдэхүүнтэй дуэт үүсгэсэн байгаа. Сануулж хэлэхэд манай нэвтрүүлгийн зорилго бол 3 гишүүнтэй охидын хамтлаг байгуулах юм. Нэвтрүүлгийн ялагч охидын хамтлаг нь бие даасан цомог гаргах эрх, клипээ гаргах эрх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсингийн гэрээ тэднийг хүлээж байгаа. Монголын рок попд шинэ өнгө төрөх нэмэх тус хамтлагийг тодруулахад үзэгч таны оролцоо маш чухал гэдгийг санаарай. Үзэгч та академийн 5 дахь шүүгч гэдгээ бүү мартаарай. Тиймээс та дэмжиж оролцож хасагт хаюулаас аврахын тулд хувийн дугаарыг нь 15.1 55 дугаарт илгээж дэмжээрэй. Нэг хүн хэдэн ч удаа мессеж явуулах боломжтой. Доор гарч буй мессеж саналын явцыг та одоо харах боломжтой. За ингээд нэвтрүүлгийн гол хэсэг болсон продюсеруудаа танилцуулъя. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн рок попын Ferrari дуучин Батчулуу. Kiwi хамтлагийн дуучин Амуна. Монгол рэпер Big G.
Продюсер Наранзун. За тоо удахгүй бидний 7 хоногийн турш хүсэн үлээсэн тоглолт эхлэх гэж байна. Баачка продюсераас асууя. Та 1994 онд анх Никто хамтлагийг байгуулж байсан гэж би яг сонссон. Яг мэрэгжлийн хамтлаг байгуулахад ер нь яг юунд анхаарах хэрэгтэй вэ? Хамгийн чухал зүйл бол юуг бүрдүүлэх, бага бүрдүүлэх. Тэ одоо сол гитар чин, бас гитар чин бөмбөрчин юм баах уу. Тэрийг хамгийн гол олвол миний хувьд бол хамгийн чухал гэж үздэг. Одоо тэр нөө компани үедээ адилхан шүү дээ. Яг л бага одоо супер байлгаал дараагийн нөө цомог болно юунууд нь систем нь адилхан тэгээ сайн ажиллах хэвээр тэ. Киви хамтлагийн хувьд 3 бас яг гишүүнтэй октын хамтлаг тий. Хамтлагийн хувьд бол хамтлагийн ив нэгдэл гэдэг бол хамгийн чухал байдаг тий. Киви хамтлаг яаж хамтлагийнхаа ив нэгдлийг одоо торддог вэ гэх юм уу тий. Та хариулаач. Нэг зүйлийг бас бахархалтайгаар хэлэх дуртай байдаг. Бид гурав байгууллагатаа 13 жил болж байхад хамтлагийн дотор нэг ч хэрүүл, нэг ч хоорондын муудалцаа гарч байгаагүй. Тийм муудалцаа. Тийм тэгээд ерөнхийдөө юм нэгдэлтэй байхын тулд би нэг маш сайн хүндлэх ёстой, үгийг сонсох зуртай, биш сонсох ёстой. Тэгээд хамтлагийн ахлагчийн үгэнд маш сайн орох ёстой гэж боддог. Баярлалаа. За рэперчигээс асуумаар байна. Манай октод өнгөрсөн 7 хоног нэгнийгээ одоо яалтчгүй орхисон байгаа. Тэгээд бас сэтгэл зүйн хувьд бас докторгүй үе бас гарч байгаа шиг байна. Та тэдэнд юу гэж зөвлөсөн бэ? Ер нь бол яг бидний өмнө бол сонголт байхгүй. Бид нэр өнөөдөр заавал нэг хүний гэрт нь хариулна. Харин суралцагчдын өмнө сонголт байгаа. Харихгүй байх сонголт байгаа. Юу хийж чадхаа хамгийн сайнаар нь үзүүл. Тэгэл болоо. Гоё ярилт байна. Баярлалаа. Өнөөдөр яг Оддын актив нэвтрүүлгийн 4 дахь тоглолт болж байна. Өнгөрсөн 3 тоглолт бол яваад өнгөрсөн байгаа. Наранзан продюсерийн хувьд манай октодод одоо прогресс гэдэг юм уу те дэвшил харагдаж байна уу? Дэвшил бол зөвхөн октод биш та хоёр дээр ч гэсэн их харагдаж байгаа. Баярлалаа. Тэгэхээр ер нь энэ шоуны гол утга учир нь бол бидний бэлэн одоо хүмүүсийг одоо уран бүтээлчдийг уралдуулсан биш. Энэ бол хамгийн одоо нялх дөнгөж энэ салбарт төлөө тавьж байгаа хүүхдүүдийг одоо зөв зам, урлагийн замд хүрэх ийм зорилготой шоу. Тийм учраас одоо энэ шоу маань яг л хийх ёстой зүйлээ хийгээд та бүхэн анзаарсан баг. Анх дуулж исэн өнөөдөр 4 дахь шоун дээр ирсэн охтуудын наад зах нь одоо дуулалт гээл бие авч явах олон зүйл өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ шоуны төгсгөлийг ямар болох вэ гэдгийг би бол тэсэн ядаа хүлээж байна гэж хэлмээр. За баярлалаа. Ингээд тоглолтоо эхлүүлцгээе. Оддын академийн 4 дахь тоглолтын анхны дүгэд бол оюун сайхан буян дулам. Тэдний үзүүлбэрийг таны зүрх хэмнэл даган цохилж, биетэн зүрхээ даган дөргих болно. Ингээд Don't Stop-ыг хүлээн авцгаая. Буян дулам оюун сайхан хоёр маань хамгийн ихний үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Тэгээд хоёр өнөөдөр ямар дуу дуулж байгаа? Dance Stop. Don't stop. Точокагийн Dance Stop. Оюун сайхан өнөөдөр зэрэгтэл чиний таньдаг хүмүүс ирсэн байгаа юу? Таньдаг нүрний хэв өдөрөн тарахаараа one shot татаа зүрэн. Яа, за. Тэгвэл one shot дотдог найзууд нь ирсэн юм байна. Тэгээд бүгдээрээ явцгаая. Гэхдээ энэ дууны үг шүү. Түүний shot татдаг гэсэн үг шүү те. За шууд тайз руу явъя. Хитээс би гэрэл бойка Цусэрэ хүснэрэ даврыг дөрян
цаавыг зочоо галзуу бас ганц би хамаагүй саа газар дээр ганц олох загнуусаа би хавэн би хөдөлгөдөг бичээр томбан хамаагүй дэг хинээс чи шатгаад хэлбэргүй бэг хин чантаг вэ чигаагасаа DJ бачээ бити зосоо бинду гой ам бити зосоо шундон бачээ гэж бити сага шурмус татнал бүжги татбай Нүрний хивүүдүрэн Тархараа one shot татаа зүрэн Уртхан секси бүсгүйчүүд хөглөөч Узур гэж байхгүй тэкин дээр бөглөөч Галзуу залас үрт ястагаа хүртэн Өг зүс зүс царай хүнсүндө түртэн Болтонда ирсэн болтоогоо марштэн Болтуггүй борон охиндоо таарч Дарах тэрэггүй царай хинэггүй Авьяслаг бонгчид бижарэ нэрэггүй Өдөн дээр суусан Бутга бачууд ба буртай буртай Танар буртай буртай Тэй бачэн битгий зогсоо Бинду гой ам битгий зогсоо Шундон бачэн ич битгий сая Шурмус татнар бүжгийн татбай Гой бэн битгий зогсоо 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 Оюун сайхан буян дулам. Битгий зогсоо. Don't stop. Яа гоё. Гоё л тий. Хоёлаа үгэлдэг өмнө бол хоёлаа үгэлдэгэ харуулсан шүү дээ. Өнөөдөр бол бүр яг дуэт болсон. Хүчээ хавсаргаж байгаад үзэж шүү дээ. Үнэхээр гоё чадсан уу? Продюсеруудаас асууя. Сайн хоёроо. Сайн аа. Яг та хоёрыг давуу талаа харуулж чадсан яг үзэлбэр оногцонд бас баяр хүргэе. Таны хамтлагийнхан те? Хамтлагтайгаа гараад ирсэн шал өөр шүү. Бүр хизээ язаны яг дуулаад яг буян дулан бол маш сайн яг уус чадчихээн. Оюун сайхан бол нэг онцгорч ялгарсангүй яг нөгөө та хоёрын өөрийн гэрсэн юм нэг сайн харагдаж чадсангүй. Тийм тэгээд дуун өөрөө дөргөө болохоор бас маш гоё аваад явчлаа. Баяр. Продюсер чи. За буян дулмын үед бол уусахад бол маш амархан. Яагаад гэвэл буян дулам УК-гийн энэ клипэнд тоглосон хүн шүү дээ бүр. Тэгэхээр илүү ойрхон тусах нь аргагүй. Буйка болохоор хитрхи одоо юу гэдэг нь үгэн дээр нэг жоохон нэг тийм акцент өгөхгүй ч юм уу тэ ингэ жоохон маяг оруулах гат ч юм уу жоохон дихцээ тэр тэ үсгээ ягаад цэ гэж дуулаад байгаа. Би тийм юм сонсогдсон надад. Тэрэн дээр жоохон шөмжөлтэй. Аднаас бүжиг мүжиг яг ингээд тайзан дээр байгаа харизма бол гоё байла. Оюун сайхны хувьд гэх юм бол тий ер нь бол намуу надад санал нэг тоож харагдсангүй ерөөсөө. Тэгээ өшөө сайн дуруу уусах ажиллах хэрэгтэй байсан юм болов. Тий тэгээ дараагийнхаа юмнууд дээр илүү анхаарах хэрэгтэй байна шүү. За. Баярлаа. За продюсер Наран зооны үгийг сонсъё. Ер нь альва уран бүтээлч болох ч байгаа болов шүү дээ. Өөрийгөө эхлээд маш сайн тодорхойлох хэрэгтэй. Зан характер. Тэгээд дээрэс нь уран бүтээлийнхаа яг бас тэр характерыг маш хурдан ойлгох хэрэгтэй. Тэр дууны характертай өөрийгөө холбож чадах нь ерөөсөө хамгийн чухал зүйл байхгүй. Тэгэхээр ингээд дуучин болохоор ингээд манай жигийн хэлдгээр саагаад байдаг. Тэгэхэд чиний одоо оюун сайхны юу бол арай тэр хүнд чирэгдэх маягтай байна. Тийм зөөлдөд байгаа байхгүй. Илүү нэг тийм спорт гэх юм уу да. Нэг жимний маягийн нэг тийм юунууд яваад байгаа байхгүй. Тэгэхээр чи цаашдаа юу анхаарах ёстой вэ? Өөрийнхөө яг олоос нь тэр характер маш сайн олж явах ёстой. Тэгжиж тэр дуу энэ уран бүтээлч хоёр нийлэхээр улам хүчтэй болдог байхгүй. Тэгэхээр дуу бүтэн гэдэг чинь зөвхөн гоё дууны асуудал биш. Зөвхөн сайн одоо дуучны асуудал биш. Энэ хармони гэж ярьдаг. Энэ хоёрын
ийм хоршил энэ хоёрын төгс холбоог сайн уран бүтээл гэж. Тэгэхээр та хоёр тэрийг цаашдаа маш сайн анхаарж байгаа. Давгүй сайхан байлаа. Улам сайжирсан байна. Баяр хүргэе. Сайн охтууд. За юуны түрүүнд тооёрд баяр хүргэе. Сайн талуудыг нэхлээд ярмаар байна. Юу гэхээр ерөнхий дууны атмосфер те ерөнхий характер яг энэ дуусан дуслаа ингэж явжсан юмд үзэгч бол тийм өөдгааргүй гой сонирхолтой байж чадлаа. Баяр хүргэе тооёрд. За Баян дулмын хувьд бол ямар гэхээр би чиний бүжиглэхийг харах дуртай, чиний үглэхэд дуртай. Тэгтээ бол тэ ийм байна. Үгнүүдээ одоо шинтэй би баг бахтаа бас тэгдэг байсан. Үгэн дээр яг тэг ишгүүдийг маш гоё хэлэх ёстой. Одоо байсан гэдэг үг бол байсан, тийм үү? Тийм ээ? Дураараа гэвэл дураараа яг тэрүүгээр ирэх ёстой. Тэгээ хоёр хос гэдгийг хүмүүс нэг заримдаа ер нь дуучтай ингээд анх дуулж байгаа ялангуяа ингээд янз янзаар ингээд дуудах гэдэг. Тийм үс чи тэрэн дээр маш гоё анхаарал шүү. Тэгээд дээр нь сая жоохон хэмжээ алдах гэдэг шиг байна. Гэхдээ тэр нь бол нөгөө бүжиглээд бас ингэж байна. Ерөнхий атмосфер гоё юм. За оюун сайхны хувьд бол зэрэг чиний хэмжээтэй өглөх чинь би дуртай байдаг. Тэгтээ сая бол ерөнхийдөө жоохон тийм нөгөө ирч хүчээ жоохон гаргасангүй чи ер нь гоё ингэж асч үг ас. Ерөнхий дуу бол гэхдээ яг л гоё зэрэгтэл нэг тийм унсангүй. Тэр хамгийн чухал зүйл. Баярлалаа тооёрт. Баярлалаа. Оюун сайхан буян дулаамда амжилт хүсье. Баярлалаа. За. Содол дээр соноо. За манайхаа хоёр дахь үзүүлбэр эхлэх гэж байна. Тогтох баяр хонгор зуулнаар 2009 онд хит болж байсан дуучин Болд Агима нарын хайрлах хүсэл дууг хэрхэн дуулах бол бүгдээрээ сонирхцгоё. Өнгөрсөн 7 хоногт англиар дуулж исэн. Өнөөдөр монголоор дуулна. Энэ бол илүү даваа талыг үсгэж байгаа бох тий. Тийм, ерөөхдөө бол яг төрлөх хэлээрээ дуулж байгаа учраас дотоод мэдрэмжээ илүү их харуулж болох боломжтой болсон. Тийм, миний хувьд гэсэн яг адилхан. Ер нь бүх юм ингээ харахад арай илүү төхөмтэй гоё яага. За баярлалаа. Та хоёрт амжилт хүсье. Одоо шүүгчд аль хэдийн үнэлгээнүүдээ өгж ин. За тэгээд амжилт хүсье. Гоё шүү та хоёр. Маргүй байна би чиний хомон боротайгаа мэднэ хизээ надтай ирэх хизээ уулзаханастай хамтааж би чамайг оросоод маргүй байна Goyana ahyadname bithizo ahyad uchihaodo hilesh Olo бүхэн чам тасэрхий хүснэ Надад юу чирээгүй хонгор мэ
хэрэг хонгор мэ харин байдгийг үгээрээ хэлээгүй харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн ёо хайрт мэ. Хонгор зул тогтох хоёр. Хоко Тони. Гоё нэртэй байгаа шүү дээ. Ямар гоё малгай өмссөн юм бэ? Бас гоё харагч байна. Үсэлтэр те. Хоёрын сая дуулж байгаа дуун дээр өглөө болгон чамтай сэрхийг хүс. Хоёр ч бас хамт сэрж байгаа шүү дээ. Ер нь бол өглөө те. Өдөр болгон хамт ирж байгаа. Яг дуэт болж одоо Монгол дууд болоход хэр байна? Маш гоё байлаа. Хоорондоо бие бинийгаа мэдэрч чадав. Өнгөрсөн удаа ч бас аюултай бүсд орсон шүү дээ те. Энэ удаа бол айгүй гоё юм. Би бинийгээ мэдрээд бит хоёр айгүй гоё байгаа ер нь. За, продюсеруудаа сонсъё. Продюсер Жи. За. Надаас эхэлсэн үү. Тэ, ер нь бол оролцогчд маань, суралцагчд маань сайжирж байна. Сайжирж байгааг нь харагдж байна. Гэхдээ анхаарах зүйлс бас хэд байна. Тэр нэг гоё нуглаа хийх гэж байгаа бүдэрч байна. Өнгө алдаа л явах. Тэгээд нийлээд та хоёр нийлээд ингээд дуурахаараа тэр чинь ерөөсөө нэг тийм гармонтой сонсогдохгүй яг үнэндээ. Нийлээд дуурахаараа ерөөсөө тийм гармон сонсогдохгүй байгаа байхгүй. Яг ингээд нэг за муухагаар хэлүүлчих юм уу те нэг караокед нэг хоёр найзаараа дуулж байгаа юм шиг нийлээд дуулахаар яг тийм л юм сонсогдлоо. Надад л уучлаарай. Яг нэг бас нэг юм байна. Ерөөсөө тийм баланс байхгүй. Хонгорч бол ялангуяа их балансгүй. Тэгэл эсвэл нэг ингээл чангарах гал нэг хит чангарснаа нэг цаашаа байгаа л микрофонтой харьцаж чадахгүй мөн гэхээр бас микрофон ингээд бариад хаа тэгээд тэгсэн мөртлөө чи өөрөө тэр өөрийнхөө юуг баланс алдаад хамтлаг дотор нэг л ер нь чирээл унах юм бол тэгэл бусдыгаа чирдэг байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол бас тийм анзаарагдлаа. Тогтох хоёр бол бас яг арай дээр гэхдээ бас өнгө энэ алдсан юм бол анзаарчихсан. Тэгээ ийм гоё тайз, ийм гоё одоо нөхцөлийг бол 100% ашиглах хэрэгтэй. Тэр одоо жоохон өөрсдөө баланслж сурахгүй бол ингээд наадах чинь төлөө хагалж байгаа юм шиг юм болох гээд байгаа байхгүй. За амжилт хүсье. Баярлалаа. За ерөнхийдөө энэ дууны характер гэдэг те энэ дууг болд агим хоёр дуус те. Аж би бас энэ дуун дуртай байдیں۔ Гоё дуу. Тэр хоёрын дуурсан тэр дууны атмосфер бол энэ бүрдэхгүй байна. Та хоёр авчирч чадахгүй байна. За нэг дахь асуудал. Хоёр дахь асуудал юу гэхлээр зэрэг тогтох хоёрын хувьд бол тэр зэрэг чиний хоолойны өнгө бол бас ер нь гоё юм байна. Гоё өнгөтэй. Тэр чинь өнгө алдаад байна гол нь. Тэ? Тэгвэл бүр нүг бүр анхны өдөр орж ирсэн, хоёр дахь өдөр орж ирсэн тэр үе бодвол өнгө чинь дээрдэж байна. Тэ? Чи хаяа алдаад эхэлж байна те. Одоо өшөө сайн болов. Ерөнхий өнгө чинь гоё байна. Баяр хүргэе. За хонгорогийн хувьд бол тэр ямар ихлээр зэрэг чи ингээд чи айгу сандраад байна ер нь. Тэгэнгүүтээ чиний өнгөнүүд чи ямар ихлээр зэрэг чи өнгө алдалт бол чамд арайгаа айгу. Үл ядаг алдалт байна те. Тэгэхээр тэр зүгээр яванд алга болно. Ганцхан юу гэхлээр чи заримдаа дуугарх тэр чиний дээд өнгө өдөр чи юм хүлтэн өнгө дуугараад байгаа байхгүй юу? Хүндий хүлтүү. Тэрний юу гэхлээр чи заавал тэр өнгийг би гаргах ёстой гэж гаргаад байна. Тийм ч дуун дээр гоё бодолтой. Дуугаа би энэ дууг яаж гоё дуулах вэ те? Яавал энэ гоё өнгөтэй би энэ үгийг яаж гоё шийдэх үү? Тийм байдлаар ажиллаж шогтоо. Гэхдээ ер нь бол дэрдэж байна. Баяр хүргэе. Баярлалаа. Намана продюсер. Сайн уу? Сайн байна уу? Энэ ямар хэцүү дуу вэ? Сонссон ч өстой хүнд дуу юм байна. Та хоёрт хүндсэн байна угаасаа. Гэхдээ яг манай шоуны зорилго чинь ингээд сайжруулах, улам ахих ёстой. Тэрэнд бол маш том сургууль болохоор дуу болсон байна. Тэгээд хонгорогийн хувьд бол тайзан дээр би гоё авч явж байна. Тогтох баяр маань жоохон бүхтийгээд дээ шүү. Тэгээд яг энэ дууг дуустал би бүр айгу бүрэн амьсгал чадсангүй нэг юм бачуураад тэгэхээр та хоёр амьсгаагаа айгу буруу аваад ах шүү энэ дуун дээр ерөөсө дуустлаа. Сонсож байгаа хүн ингээд бүр ингээд амьсгалж чадахгүй сүлдө дуусан гот нь яа ярт амьсгаа авчих. Сонсоход бүр тийм төвөгтэй амьсгаагаа буруу авчих шүү. За баярлалаа.
За ингээ продюсеруудынхаа хэлсэн зөвлөгөөг сайн ухамсарлаад илүү хичээгээрэй. За баяр хүргэе. Үзэгчдээ хэсэг хугацаанд завсарлаад эргээд уулзцгаая. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морилно үзэгчдээ. Дараагийн дүэт бол Ангелина Уянганаар Монголын рок pop цэлийн нэрээр алдарсан дуучин Сэрчмагийн Надад итгэж хайртман дууг дуулах гэж байна. Ингээд угтаа авцгаая. Ангелина Уянга хоёр маань тайзан дээр гарахад бэлэн болсон байна. Өнөөдөр ямар дуу дуулах гэж байгаа вэ? Сэрчмаа гिच юм байна. Надад итгэж хайртман гэсэн дуу байгаа. Тайзан дээр гарах юм юу яаж ин сандарч байна? Ер нь баг зэрэг сандрал байна бас маш их доогдолж байна. Тэгээд яг дуугаа яг саяын 7 хоногт бид хоёр сурсан байгаа. Тэгээд чадах чинь нэгэрэд болно гэж бодож. За тэгвэл та хоёрт боломжоо атгаад оргил өөд тэмүүлэхийг хүсэн өрөө тэгээд тайз руу явцгаая. Сэтгэлмийн ярдаж санааны минь царгаар чимэн дэргэд байгаагүй салхины үзүүрт чимэн үгүй Надад итгэж хайртман сэтгэлийн үзүүр чамда сүүгүй хайртай бидээ итгэж хайртман надад Ангелина Уянга бид хоёрт үнэхээр итгэж байгаа шүү. Ихтэй хайртай үг нь мэдгүй л дээ. За яа бас хүнд дуу шүү дээ, тэ. Би бол хүнд дуу гэж бодож байна. Гоё ослолоо. Продюсерууд юу гэж бодож байгааг сонсцгоё. За дуу бол яг нь ер нь бол ингээд
альва юм буруу өхөл амархан шүү дээ тий. Ингээл одоо дуу нь хүндэтсэн ч юм уу тэр нь ингэсэн мэгс. Тэгээд ер нь таарсан юмаа бол тэгэл даваал гарах нь биднээсийн дугаас үндсэн зорилго. Дуу дээр бол та хоёрыг харин бас арай өөрөөр олж харлаа. Сайхан дуулж байна. Ангелина ер нь Монгол дуу чи хэр их сонсдгоо дуулдгоо. Монгол дээрээс дуулж үзэж байгаагүй ер нь сонсдог байсан. Яанх удаага. За харин би яг тэгж надад санагдлаа. Яагаад тэгэхээр чи одоо нэгэн тал Монгол дуулах гэж байгаа. Монголоос одоо дуучин болох гэж байгаа бол чи энэ үе үеийн Монголын сайхан уран бүтээлчдийн дуулж сурах хэрэгтэй. Тэнчнээс Монгол яг өөрийн гэсэн нэг тийм бас юу биш үү? Арга, барил, өнгө, сэтгэл одоо бүх юм тогтцсон. Тэгэхээр тэндээс чи юм сурах хэрэгтэй. Чинийхээ яг тийм гадаад хүн одоо дуулж байгаа юм шиг санагдлаа надаа. Тийм учраас тэр Монгол дууныхаа урын санг одоо ахиухан болох хэрэгтэй. Хиний Уянгагийн хувьд бол гайгүй сайн дууллаа. Өнгө бас яах вэ гэсэн сайхан цээлгэр дуулж байна. Жохон тийм одоо хүнтэй муудалцаад гараад ирсэн юм шиг царайтай яваадах юм. Скул албаар ийм гонигтай болж дуулаад байгаа нэг тийм бие барьсан нэг тийм сэтгэлээр унтсан юм шиг яасан бол зүгээр үү сэтгэл санаа? Зүгээр. За окей. Тийм л юм надад анзаарагдлаа. Ангелина бол маш гоё харагдаж байна өнөөдөр. Баярлалаа. Тийм. Би тэмрээ маш сайн хийсэн юм шиг. За амжилт хоёулаа гоё байсан. Баярлалаа. Бачлал продюсер. Сайн уу охтуудаа. Сайн уу? За дууны ерөнхий одоо сэрчмагийн дуу те яг сэрчмаа дуулаад үзэгчдэд хүрдэг тэр атмосфер бол бас яг хүрээгүй. За дуучдын хувьд ярьж эхлэе. За уянга чамд нэг юм байна. Хоолойны ч өнгө одоо чи намуухан юм дуулаад ингээд чи гоё мэдрэмжтэй дуулж чадж байна. Өнгө чи их гоё ирж байна. Тэ намуухан юм дуулаа. Дээшээ гаргаж байгаа өнгөн дээр ч гэсэн чи явандаа гоё гарахаар юм байна. Дээд дээр авч байгаа өнгө ч юм бол сая жоохон хөлдөв байна. Тэрнийг өшөө хөлдөв гэж мэдж байгаа тэ. Тэрнийг өшөө гоё уянгалаг болов. Ерөнхийдөө саяны атмосфер дээр чиний энэ дуулж байгаа атмосфер нь бол зөв өшөө ажиллах хэрэгтэй. За Ангелина дээр ямар ихлэ зэрэг чиний нөгөө дуучин болгон дээр байдаг шилжилтийн үе гэж байдаг. Бүтэн хоолоо тэ завсрын нэг шилжилтүүд байдаг. Одоо эрэгтэй хүн дээр доор ч юм уу тэ реми дээр бол тэр зэрэг юм яг юм шилжилт гарч ирээгүй. Чи одоо 16 той лөө. Тим юм ажиллаж байна. Дээр нь чи нөгөө нэг юм хагасаар дуулахдаа ер нь их дасгал хэрэгтэй байна. Чи хагасаар дуулахдаа жоо хөлдүүд уураад байна. Чамд бол мундаг том материал байгаа. Би чиний хоолойн таартай. Чи бол яг одоо цаашид ингээд маш их хичээлэх юм бол чи сооло мундаг дуучин болох чамд потенциал байгаа. Баярлалаа. Баярлалаа. За продюсер намаа нэг сонсъё. Надад бол таалагдлаа. Баяр хүргэе. Баярлалаа. Продюсер чи. За баярлалаа. Ерөнхийдөө бол тэр Ангелинаас би асуумаар байна л да. Тэр нэг дээшээ гардаг хэсэг дээр эхлээд нэг хагасаар дуурсан тий. Тэгээ дараа нь бүтэн дуурж ирсэн. Тэрийг албаар тэгж бэлтсэн үү? Тий. Тийм. Тэр бас нэг юм өөрийнхөө чадварыг харуулах техник үзүүлбэр ч юм уу тийм байна. Тэр хэсэг бас надад бас таалагдсан. Тэгээд мэдрэмж байхгүй. Дуугаа мэдрэхгүй. Хамгийн гол нь энэ дуугаа айгуу гоё мэдэрч дуулах хэрэгтэй. Энэ дуунд юуг өгүүлж гин, яаж гин гэдэг. Тэр мэдрэмж жоохон дутагдлаа. Уянгагийн хувьд гэх юм бол мэдрэмж супер. Амар гоё мэдрэмж. Айгуу гоё мэдрэмжтэй бүр яг энэ дууг чин сэтгэлээсээ дуулж байгаа юм шигээр хүрж гин. Гэхдээ чи энэ тайзан дээр ганцаараа дуулаагүй. Чи Ангелинэтэй хамт дуулж байгаа. Чи хамтагч хайцсан сая. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа та хоёрт амжилтсан. Дараагийн үзүүлбэр Анужин их гэрэл одтой актемд нэгдэж хичээсэн болохоор тэдний мөрөөдөлтөө нэг алхмаар ойртох дуу бол хайрлсан болохоор ингээд тэднийг угтаа авцгаая.
За их гэрэл Ануужийн хоёртойгоо уулзсан зогсож байна. Нэг хоёр хөөрхөн мууж байгаа байна. Өнөөдөр ямар дуу дуулах энэ та хоёр? Хайрлсан болохоор цэлмүний. За. Яаж сандарч чинь уу? Гайгүй. Баг зэрэг. За гуруула нэг амар өхөөртнөр болчих. За тэгээд та хоёртай амжилт хүсье. Тайз руугаа явъя. Баяр хүргэе. Ануужийн их гэрэл. Хайрлах хүслийг дууллаа. Ямар гоё цэцэгтэй юм бэ те нөгөө Snapchat-ийн фильтр шиг харагдчих те яг амьд. За дуугаа дуулахад ямар хөө санагдав? Маш гоё байлаа. Тайзны хон бүр амар бүр зүрх бүр ингээд бэлдээд байсан. Харин тайзан гараад яг дуулах үедээ дуугаараа дамжуул сандрал маань бүр ор тус алга болсон. Тэгээ бүр ингээд харагдчихлаа шүү те. Бүх юм гаргачихсан. За ингээд продюсерийнхээ үгийг сонсъё. Продюсер Батчулуу. Самэзрото да. Да. За дууны ерөнхий характер нөгөө ирч хүчийн хувьд болохоор зэрэг ерөнхийдөө зүгээр дундаас дээгүүр бүр нэг тийм тасархай гоё шүү. Инх гэрэл ямар гэхээр инх гэрлийн дуулалт ер нь сайжирж гин шүү. Дажгүй байна баяр хүргэе инх гэрлээ. Баярлалаа. Зарим газар жоохон юу яагаад байна. Тэр дээш гарч байгаа юм дээр жоохон хүчлээд юм. Тэ их бити их хүчил. Яг л тэгэл яг тэр чигтний байгаа. Их хүчлэгтэй зэрэг жоохон тийм нэг өнгөчн бүдүүлэгдэх бол санагдаад байна. Түүнээс иш ерөнхий тэр юу бол характерын хувьд гоё юм гэрлээ. Ануужингийн хувьд болохоор өнгө алдаад байна. Гэхдээ тийм олон бол биш. Ерөнхий тэтгэн өнгө алдаад байна. Тэгэл бас яг нөгөө миний хэлээд байдаг орж гардаг гэдэг чи орж гараад байна. Яг тэгэл нөгөө нэг гой босхол яг тэрэндээ явмаар байна. За баярлаа. Продюсер намана. Тайзан дээр бие авч явж байгаа байдал дүүр гаргалт энэ төр хөөрхөн сайн болсон байна. Ануужин бол та үзүүлээд өгье гэсэн царайн дээр нь байна.
Их гэрэл маань өстө жүжиглэл нь баг хитрхүүдээ гэмээр л өстө айгүй ихтгэлтэй байна. Тэгээд сайн байна баяр үргээ. Продюсер чи Дахилт орсон шүү дээ. Дахилтнаас өмнө юу ч ойлгоогүй би лөө. Тэ. Тэгээд дахилтнаас хойшоо нэг овоо аим орж ирлээ энэ дууны. Жохоо тийм л байна да. Баярлаа. за продюсер Наранзов. Ер нь бол тэгэл би байнга л хэлдэг. Эхлээл бие биенээ маш сайн мэдэрч, бие биентэйгээ их зөв ойлголцсонд хүрсний дараа тайзан дээр гарч ирэх хэвээр. Яг усаа хэлчихсэн юм хүмүүс хэлчихлээ л дээ. Тэгээд ер нь эхлэл жоохон таарах юм байсан тий. Тэгэхээр сая чи хэлж байгаа шиг нь эхэндээ бол ерөөсөө та хоёрын ингээд эсвэл микрофон хаалттай байсан юм уу гэж ойлгохоор. Тэгээд сүүл рүү бол ингээд чангараа явцсан. Тэгэхээр нөгөө баланс алдагдсан. Дуулалт дээр бол яг би зүгээр ингэж байна. Дуулалт муулт хэлээхээ болий. Зүгээр хамтлаг гэдэг юм бол одоо та нарт нэг дүрийн багш дүр зааж байгаа бай, тий. Дэмэдбатар багш нэг та нарт нэг жүжиглэлт зааж байгаа бах, тий. Тэрэн дээр бол хин анууж чи жоохон дүрээсээ орж гараад иш. Хаяа гинт дүрээсээ гараад доктортой дуустлаа ерөөсөө дүртэй доктортой бай. Хин бол инх гэрэл бол сайн жүжигчин ер нь болохоор болцохоор л тийм юм байна. Дүрэндээ их сайн орж ин, тий. Тийм баргалж мэрэгжлийн жүжигчин юм уу да гэж харахаар өөр шилэх юм алга бусдын манайхаа хэлсэн юм чи тий амжилт хүсье. Баярлалаа. За их гэрэл анууч хоёрын дүэт байлаа. Суулаа хэлсэн. Дуучин гişглийн энэ дугаараа олон залуусын зүрхийг шархлуулж явлаа. Харин амин хүслэн амгалан сайханаар энэ дуугаар Одтой Академи фэн залуучуудад найр харгыг зааж өгөхнэ. Амгалан сайхан амин өслөө хоёр маань тайзан дээр гараад аль хэдийн бэлэн болчоод байна. Та хоёр өнөөдөр ямар дуу дуулах гэж байгаа? Найр харчин буруудаад байна. Яа, амар гоё дуулах гэж юм шүү. Та хоёр чинь найз залуутай лөө? Байсан одоо байхгүй. Гэхдээ найрдаг залуучууд бол байгаа х тий. Бага штэ. Бага гэхдээ найрч амар буруудаад байгаа шүү. За үнэхээр цоглог байна. Тэгээд тайзан дээр гаргаад үзэгчдийг, продюсеруудыг сэргээгээд өг. Тайз руугаа явцгаая. Сансныхан заргаар намайг өөрийн бодлож аавна гэж бодоо юу. Ноён хайр минь үсэн бараш сонголт хийгээд бодоо юм шиг харагдаа юу. Бяцхан жаад минь хэдэн цэцэг аваад өсөөл гэж байхгүй шүү. Би шонгомсон ханаас ирсэн хэмбэ гэдээс ногтож яахгүй шүү. Харин би ихэнсэн орон цэцэн өгсөн мессеж үнэндээ бол надад биш учирсан арга өргөн зориулаарай. Хашишогийн хоёр билет миний сэтгэл сүрприз шууршаа тулмаатай үзээрэй. Огөөсөө тийшээ надад гой харагдахгүй залуу минь. Үсний чин засалтаараа биш надад хаагдахгүй. Явсан сүсэг газрын минь наамдаш тандах хэрэггүй. Романтик биш харин би арай жоох хинэггүй. Найр харчин буруудаад байна. Найр чин буруудаад чуруудаад. I know you got hit the body, keep it gangster. Girl, you better wake up. Come on, you fresh your mind. It's just another flick, forget and never play the game. Учин зогон дөрсингээ чиний тэмцэл тэмцэхгүй. Чи бэнэ заадын. Өдрийн хоолн бас чамтай зүрх минь дааж үзэхгүй. Харин чамаас талхана. Үсэ битгий саман нүнийхэн орон гээл. Өдөө битгий энэ дүний чи чам шин хинээс. Намайг сонирхон
амин үслэн амгалан сайгаа. За ямар гоё юм бэ? Найр харга аяг бол зааж өглөө штэ. Иймэрхүү залуучууд бас одоо техникт орсноос хойш яаж байгаа найрах гэж оролдож байна уу? Гүү. Одоо л ерөөсө гадаад ертөнцөөс таслагдсан байгаа тий. Ер нь бол тий. За, продюсерууд юу гэж бодож байгааг сонсъё. Продюсер намна. Сайн уу? Сайн байна уу? Яг үндсэн дуунаас маш гоё өөрчилж өөрсдийнхоороо дуулсан надад илүү их таалагдлаа. Хоёлаа гоё дуулж гин. Тэгээд амин үслэнгийн хоолой гоё сөөг юм байна. Энийг өшөө бүр ингээд оргил хэсэг дээр өшөө сайн гаргаж өгмөр байна. Тэгээд илүү ихтгэлтэй болцсон байна чи. Яг тайзан дээр бүр ингээд өөрийгөө гоё мэдрээд яг ингээд ахиц дэвшилчин өнөөдөр маш сайн харагдлаа надаа. Баярлаа. Тий, амгалан сайхан ч гэсэн яг дуугаа яг өөрийнхөө стилдээ оруулаад айгу гоё чөлөөтэй жүжиглэлт чинь бас илүү сайн нэмэгдсэн байна. Тэгээд баяр хүргэе. Баярлаа. Баярлаа. Продюсер чи. Тий, яг тэр амин үслэнгийн тал дээр намуунаатай 100% санал нэг байна. Урд урдны энэ шоу тоглолтын үеэр бол чи яг сандраад байдаг байсан байгаад гэсэн амар тийм өөртөө итгэлгүй харагддаг байсан бохоггүй. Өнөөдөр чи үнэхээр өөртөө итгэлтэй харагдлаа. Энэ ч юм бол баяр хүргэе. Тэгтээ өөртөө итгэлтэй сонсогдох хэрэгтэй биш үү? Өөртөө яг дуулалтан дээр өшөөж байгаа өөртөө итгэл нэмж өгөх хэрэгтэй байна. За. Амгалан сайхны хувьд гэх юм бол амар гоё байлаа. Баярлаа. Тэг яг нөө рэп бүх юм дээр ер нь айгуу гоё өөртөө итгэлтэй нэг тийм яг л энэ орон зай минийх гэж байгаа юм шиг тийм байсан тий. Гоё байлаа хоёроо тий. Баярлаа. Продюсер Наранзон. Окей. За ер нь бол бас нэг аль алинд чинь шинэ бас нэг сорилт байсан бах те. Ялангуяа амгалан сайхангийн хувьд өглөн гэдэг бол одоо жаз дуулдаг гэдэг хүнээс бол бас нэлийн өвсрэлт хийж амжилт те. Энэ бол бас чи өөрийгөө эвдэж янз бүр болж үзэх хэрэгтэй. Гэхдээ чи жоохон юу вэ? Нөгөө соло гэдэг амбиц чинь жоохон эвэр байна. Найзгаа жоохон хайддаг гэдэг. Тэгэхээр эсвэл хамт яв, эсвэл тэр хэнийг амин хүснэнгээ бас тат. Тэгэхгүй бол чи бол сая ингээ харахад бол илүү ингээ гоцроод соло ингээд игнийг чинь харахад хүртэл наашаа нэг 10 сент урд гих маягийн. Тэгээд жүжиглчин болохоор бас сайхан байна. Гэхдээ арай хиттэрч шүү. Бүр хитрүүл нөгөө нэг юу шиг болох вэ? Драмын жүжиг ч юм уу эсвэл нэг тийм өөр тал руугаа явах гээд байна. Тайз нэг дуулах жүжиглчин бас арай жоохон өөр байхгүй тий. Хитрэх гээд тийм юм байна. Амин хүслэн бол гоё байна. Яа харахгүй хоолойны өнгө бол одоо энэ чихтэй тогтцдаг бол гоё хоолойны өнгө байна. Бус талаар продюсертайгаа санал нэг байна. Амжилт хүсье. Баярлалаа. Продюсер Батчулуу. Сайн уу охтуудаа. Сайн байна уу? За, юуны түрүүнд хоёрт баяр хүргэмээр санагдлаа. Баярлаа. Энэ юу гэхээр зэрэг өнөөдрийг хүртэл бид нар 3 дахь өнөө 4 дахь нэвтрүүлэгтэй хамтан гэж байхад хоёрын үзүүлсэн хамгийн сайн үзүүбэр санагдлаа миний хувьд. Маш их баярлалаа. Ингээд ахиц гарч байгаад бол миний хувьд их урамтай байна. Хинээс эхлэе. Амгалан сайхангаас те. Амгалан сайхны дуулалт тунд ажиг байна. Аюуд ажиг. Ер нь дунг алдах айгу. Тэгээд дуулалт чинь аюуд ажиг байна. Тэ. Энэ бол актившилтэй үед юм байна. Өшөө цаашаа гоё анзаараад чиний хоолоо бас ер нь бас гоё дуурж болохоор юм байна. Баяр хүргэе амгалан сайхан. Баярлаа. За, амин үслэнгийн хувьд болохоор зэрэг чи өнөөдрийн чиний харагдж байгаа энэ имиж төр чинь надад бол их гоё харагдаж байна. Үс чинь гоё байна. Хувцлалт гоё байна. Биеэ гоё авч явж байна. Дээр нь чамд бол энэ потенциал байгаа гэдэг чи өнөөдөр харууллаа. Яг энэ октын хамтлагт те. Тэгээд нөгөө би чамд өмнө хэлээдсэн чинь орж гараад энэ унгаагаад энэ заримдаа урваагаал ингээд нэг юм ба. Тэгээд тэр чинь бол айгүй баг болоод сая чи өөртөө ихтэй гоё байж чадлаа. Хоёрын хамгийн аятайхан байсан үзүүлбэр гэж би бодож байна. Маш их баярлалаа. За амгалан сайхан амин хүслэндээ амжилт хүсье. Суудлаа хэлнэ.
Өнгөрсөн 7 хоногийн шилдэг оролцогч Ануудаар хайрын бурхнаа хайж яваа бүсгүйн дуг Оддын академийн тайзнаа хүргэх гэж байна. Хайрын бурхан хаана байна? Энэ сууж байгаа юм байна. За энэ 7 хоногийн шилдэг оролцогч болсон Ануудартай ярилцаа зогсож байна. Өнөөдөр Ануудар маань ганцаараа дуулна. Ягаад гэвэл хасагдах аюул байхгүй байгаа тий. Тэгээ өнөөдөр ямар дуу дуулах юм? Өнөөдөр Саран туягчийн хайрын бурхан дуулнаа. Йоо, өстэй амар гоё дуу шүү. Ануудар бол энэ 7 хоногт хасагдах аюулаас аврагдсан байгаа шүү дээ тий. Тэгээ энэ 7 хоногт бол найзуудаас нэг нь хасагдан тий. Чи юу хэнийг хасагдах болов уу гэж бодож байна. Би яг үндэ сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хүн хасагдана гэж бодохоор амар гонхтой байна. Ер нь тийм сайхан мэдрэмж биш ээ. Тийм үү. Гэхдээ бол ямар ч одоо тэр энэ гэсэн бодол байхгүй юм тий. Тийм тэр энэ гэж бол үнэхээр хэлж чадахгүй нэ. За ингээд тайз руу гавцгаая. Тайзан дээр гараад будаа олгоод өгөөрэй. харамсаж би сэтгэлээ чамда зориулж гинэн залуунасаа намрын навчис шиг ээчхээ гиен хүслэнд цадамдуулж явандаа Өнгөрсөн 7 хоногийн шилдэг оролцогч Анууд байлаа.
баярлаа. Бусад охтууд маань дуэтээр дуулсан бол өнөөдөр чи ганцаараа дууллаа шүү дээ. Ямар гоо санагдав та? Нэг дууг. Би анх нэг бүгдээрээ дуэт гэж зарлахт нь хинтээ болох бол гээл амар догтлоо. Тэгсэн 2-2-ороо болцсон. Би ганцаараа үлдээл. За ямар ч хэсэн дуугаа маш сайн дуулах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ дуугаа маш гоё мэдэрч дуулах юмсан гэж айгүй хичээсэн. Сая үнэхээр мэдрүүлж чадлаа. Надад л тэгээ санагдлаа. Оддын дунд ингээ хүү дуулж байгаа юм шиг те. Харин продюсерууд маань ямар санагдсныг сонсцгоё. Продюсер Наран зам. За ануудаар ер нь сайжрал шүү. Ер нь ирэх одоо шоу болгон дээр улам сайжрал. Тэгээд өнөөдрийн хувьд бол нэгдлийн давуу тал ганцаараа одоо юу гэдгийг хэн нэгэнтэй ойлголцохгүйгээр гэхдээ ганцаараа байна гэдэг чинь бас нөгөө талаараа бас хэн нэгний араар орж болохгүй тийм харьцуулт байхгүй бүр хэцүү болдог талтай. Тэгэхээр миний бодлоор бол ганцаараа бүр хэцүү. Тийм учраас би өнөөдөр чамаг бол энэ ч онц гэж тавилаа. Үнэхээр сэтгэлтэй тэгээ өөрөө бас их хичээсэн байна. Тэгээ би бас энэ ч яг л нөгөө өөрийнхөө хүүхдүүд санаа зовдөг шиг энэ та хэдд бол бид нар байнга санаа зовж идэг гоё дуулчаасаа бити өнгөлчаасаа бити алдчихаасаа гэл сая бол одоо энэ гоё явжаад нэг л одоо халтарчвал энэ юм унчих гал бас нэлээд юм бие барьцуулаа. Тэгээд чи миний юуг бол сайхан амраалаа сэтгэлийг. Тэгээ би чамд онц тавьж байна. Баяр хүргэе. За баярлаа. Продюсер Батчолооны үгийг сонсъё. Сайн уу? Сайн байна уу? За. Надад ингэ санагдлаа. Чиний өмнө үзүүлжсэн үзүүлбэрүүдтэй бол арай хөрсөнгөө. Ихний бадаг дахиад явж байгаа чи өөрөө жоохон сандарсан уу? Илэрхийлэмж чинь жоохон тиймэрхүү санагдлаа. Хоёрдугаар бадгийн тагтнаас эхлээд жоохон задраад аятайхан болж эхэллээ. Тэгвэл чиний нэг юм юу гэхээр нөгөө нэг юм чамд юм дотор бол байдсан байна. Чиний гоё яг ингээд гоё мэдрээд өөрийнхөө гоё зүрхнээс дуулах гэж хичээж байгаа чинь надад их таалагдсан. Тэр л айгүй чухал парт юм. Үзэгчдийн байлдаа бол гоё парт. Тэгэд өнөөдөр чи жоохон ядарсан уу яасан уу ихний юун дээр ингээд өнгөнүүд чинь жоохон хүрэхгүй ингээд байгаагаас бол жоохон унаад байна. Чамдагтай айгүй их потенциал байгаа. Өшөөгөө ажиллах хэрэгтэй. Ганцаараа дуудаад ингээд илэрхийлэмж өшөөгөө болгож өгмөр байна. Баяр хүргэе анаа. Баярлаа. Продюсер Намона. Сайн уу? Сайн уу? Бид хоёр яагаад вэ? Юу вэ? Ганцаараа дуулахаас гадна нөгөө ганц хөгжмийн зэвсэгтэй одоо ганц гитартай ч юм уу ганц төгөлдөр уртай дуулахад илүү хэцүү байдаг. Яг нөгөө олон хөгжим зэрэг дууралт байхгүй яг илүү сайн сонсогддог болохоор бас жоохон хэцүү байдаг. Тэгээд миний хувьд өшөө сайн нюансаа гаргаж өгсөн бол бүр гоё болох байлаа. Одоо гоё зөөлөн эхлээл тэгжээснэ чангараал өшөө гоё мэдрэмжээ гаргаж өгвөл ингээд жоохон нюанс сайтай байсан бол бүр гоё болох байлаа гэж бодож байна. Хаяа жоохон хамарлууга хийгээд байна тий. Тэрийгээ засчвал гоё болох юм байна. Баяр хүргэе. За баярлаа. Продюсер чи Эхлээд чамайг дуулаад эхлэнгүүт чинь би бичлэг тавьсан юм болов гэж бодсон шүү дээ. Ам барьдаг хүмүүс байдэн шүү дээ. Тэднэр шиг юм хийгээд байгаа юм болов гэж бодсон. Тэгж гоё цэвэрхэн дуурсан. Тэгээд чиний мэдрэмж чинь бас одоо энэ дууга мэдэрч дуулж байгаа чинь бас надад айгуу таалагдсан гэх юм уу эсвэл энэ дууг одоо илүү сайнаар надад хүргэсэн гэх юм уу. Яг би яг юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Ямар ч сан чиний мэдрэмж надад мэдрэгдсэн. Тэр айгуу гоё байсан. Нэг өөлөх юм гэх юм бол жоо хэмжээ говь байсан та. Хэмжээ чинь говь байл. Ганцны газар. Бусдаар бол гоё юла. Баярлаа. Маш их баярлаа. За өнөөдрийн цорын ганц соло үзүүлбэр ануудаар байлаа. Амжилт хүсье. За баярлаа. Ингээд өнөөдрийн бүх үзүүлбэрүүд хүрч дууслаа. Продюсерууд маань дүнгээ тавьж байна. Харин үзэгчтэй 5 дахь шүүгч гэдгээ бити мартаарай. Та дэмжиж оролцогчийнхоо хувийн дугаарыг 15, 11, 55 дугаар дэлгээж хасагдах аюулаас авраарай. Ингээд мессеж санал болон хасалтын журамтай танилццгаая. Оддын академи шоу нэвтрүүлгээс
Дэмжиж буй оролцогчоо хасагдах аюулаас аврахад үзэгч таны илгээсэн мессеж санал хамгийн чухал нөлөөтэй. Мессеж сандын шугам хизээ нэгдэх вэ? Оддын академи шоу нэвтрүүлгийн нэм гарагийн тоглолтын дугаарын үзүүлбэрүүд дуусмагц мессеж сандын шугам нэгдэх бөгөөд дараагийн 7 хоногийн нэм гарагийн тоглолт эхлэх хүртэл үргэлжилнэ. Үзэгч та өөрийн холбооны бүх оператороос санд илгээх боломжтой бөгөөд цаг харгалзахгүйгээр мессежээ хэдэн ч удаа илгээж болно. Мессеж илгээх заавар. Та өөрийн дэмжиж буй оролцогчийн хувийн дугаарыг 15, 11, 55 дугаард илгээнэ. Таны илгээсэн мессеж хэнд хэрэгтэй вэ? 7 хоног бүрийн нэм гарагт продюсеруудаас хамгийн бага санал авсан 3 оролцогч тодрох бөгөөд тухайн 3 оролцогчийн үзэгчдээс хамгийн их мессеж санал авсан нь хасагдах аюулаас аврагдах юм. Тиймээс таны илгээсэн мессеж нэг оролцогчийг тоглолтоо цааш үргэлжлүүлэх боломжтой болгоно. Оддын академи шоу нэвтрүүлгийн шинэ дугааруудыг лавг, бэмб, нэм гарагуудад хүлээн авч үзээрэй. Оддын академи шоу нэвтрүүлгийн хасалтын журмыг танилцуулж байна. Нэм гараг бүр Оддын академийн суралцагчид шилдэг үзүүлбэрээ танилцуулах болно. Продюсерууд тэдний ахиц дэвшил, ур чадварыг харгалзан үзэж 1-ээс 12 оноогоор дүгнэн жигсаана. Продюсеруудын нийлбэр оноогоор хамгийн бага оноо авсан 3 суралцагч хасагдах магадлалтай буюу аюултай бүс рүү шилжинэ. Аюултай бүсэд орсон 3 суралцагчаас тухайн 7 хоногийн турш хамгийн их мессеж санал цуглуулсан нэг суралцагч нэвтрүүлэгтээ үлдэж, октийн хамтлагийн гишүүн болох өрсөлдөөнөө цааш үргэлжлүүлнэ. Аюултай бүсд үлдсэн 2 суралцагч өөрсдийн хамгийн сайн дуулах дуугаас сонгон халз өрсөлдөнө. Продюсеруудын дүгнэлтээр нэг суралцагч нэвтрүүлэгтээ үлдэж, нэг суралцагч нэвтрүүлгээс хасагдах журмаар явагдана. Харин аюултай бүсд хэн орохгүй вэ? Продюсеруудын нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан нэг суралцагчаас гадна суралцагчид бие биедээ санал өгч хамгийн их санал цуглуулсан нэг суралцагч аюултай бүсд оролгүйгээр нэвтрүүлгээ үргэлжлүүлэх эрхтэй болно. Оддын академи шоу нэвтрүүлгийн шинэ дугааруудыг лавг, бэмб, нэм гарагт хүлээн авч үзээрэй. Оддын академи нэвтрүүлэг корпорат концертын хүмүүс шууд үргэлжилж байгааг дуулахад таатай байна. За хэрвээ та бүхэн гайхаж байгаа бол манай 4 продюсер маань гуруулаа болсон байгаа. Яагаад гэвэл манай продюсер Батчулуун бүх үзүүлбэрүүдээ үзэж дуусаад UB Palace-д болж байгаа нүргэлийн тоглолт руугаа нүргэлэхээр явсан байгаа. Сонноос манай Асашоро аваргад хайраа илчилсэн охины пост Захим ертөнцийг шуугуулад байгаа. Тэр охинд Батчулуун продюсер яг одоо дуу зориулж дуулж иж магадгүй. Тийм үзэгчтэй. Сануулсан хэлэхэд манай мессеж сандын шугам одоо ч гэсэн нээлттэй байгаа тул үзэгчтэй мессежээ нисгээд байгаарай. Тун удахгүй продюсеруудын нийлбэр дүн гарч хасагдах магадлалтай 3 суралцагчийн нэрийг тодруулах болно. Үүнээс өмнө энэ 7 хоногт хасагдах аюулаас аврагдсан 2 суралцагчийг танилцуулъя. Өмнөх 7 хоногийн продюсеруудын нийлбэр дүнгээр ануудаар хасагдах аюулаас аврагдсан байгаа. Харин суралцагчдын бие биедээ өгсөн саналаар тогтох баяр тэргүүлж хасагдах аюулаас аврагдсан байгаа. Баяр хүргэе. Харин одоо дүэлт болж дуулсан октийнхоо өнөөдрийн үзүүлбэрүүдийг эргэн санацгаая. Оддын академи шоу үргэлжлэж байна үзэгчтэй.
Манай мессеж саналын шугам нээлттэй байгааг дахин сануулъя. Таны дэмжиж буй оролцогч хэдэн саналтай байгааг яг энэ дэлгэцний доороос харж болно. Продюсеруудын тавьсан дүнгээр хамгийн бага оноотой 3 суралцагчийг өнөөдөр зарлах бол бусад суралцагчдын саналыг эх 5 гарагийн реалити дугаард зарлах болно. Яг одоо продюсерууд маань дүнгээ гаргасан байна. Хэн аврагдсан, хэн хасагдах магадлалтай болсныг хэсэг хугацааны дараа мэдэх болно. Эргээд уулзцгаая үзэгчтэй. Эргээд автаа морилно үзэгчтэй. Манай нэвтрүүлгийн продюсерууд яг одоо дүнгээ гаргасан байна. Ингээд өнөөдрийн хасагдах магадлалтай 3 суралцагчийн нэрийг зарлах цаг иржээ. Та нарын хинж байж болно. Үзэгчтэй. Ингээд дэлгэснээ анхаарлаа хандуулна уу? Ингээд продюсеруудын нийлбэр дүнгээр оюун сайхан, ануужин, хонгор зулнаар хасагдах магадлалтай болжээ. Үзэгчтэй. Та 5 дахь шүүгч гэдгээ битгий мартаарай. Эдгээр 3 суралцагчаас хамгийн өндөр мессеж санал авсан суралцагч хасагдах аюулаас аврагдах болно. Ингээд дэмжиж буй суралцагчийнхаа хувийн дугаарыг 15 11 55 дугаарт илгээж дэмжээрэй. Ингээд 3 суралцагчийнхаа үзүүлбэрийг эргэн санацгаая. Love song, in the cloud you light up, what you have to shine for? Come show them Оддын академи шоу нэвтрүүлгийн оролцогч Ануужинг дэмжихийг хүсвэл 10 гэсэн дугаарыг 15 11 55 дугаард илгээгээрэй. Тавьсан зориг хуурдахаас асуултыг дуушлаад гүстэн when you feel me хиндийг нэг хатаж чадахгүйгээр Don't be aggressive trying to make me hate me even if you don't want to see me I can make you cry I can meet you in the night Оддын академи шоу нэвтрүүлгийн оролцогч оюун сайхныг дэмжихийг хүсвэл 3 гэсэн дугаарыг 15 11 55 дугаард илгээгээрэй. All around, the wind blows. We would only hold on to let go. Love kisses, fire gone when me someone to lean on. He did not fit. Оддын академи шоу нэвтрүүлгийн оролцогч хонгор зулыг дэмжихийг хүсвэл 11 гэсэн дугаарыг 15 11 55 дугаард илгээгээрэй. Оддын академид эргэн тавтаа морилно. Бид 3 гишүүнээс бүрдсэн октийн хамтлаг төрүүлэх зорилготойг дахин сануулъя. Манай нэвтрүүлгийн ялагч болох октийн хамтлагийг бие даасан цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсерийн гэрээ хүлээж байгаа. Яг одоо доогуур харагдаж байгаа мессеж саналын явц та бүхэн харж байна. Дэмжиж буй суралцагчдаа саналаа илгээж
хасагдахаас авраарай. Өнөөдөр үзэгч та бүхэнд Додтой Академийн 4 дахь тоглолт шууд хүрч байгаа. Суралцагчид маань 2-2-ороо дуэт болж Монголын хит дуунуудаас хүргэсэн. Яг одоо суралцагч октод маань амжилт хүсгээр рок попын залуу үеийн төлөөлөл болсон уран бүтээлчд ирсэн байна. Тэднийг увтаа авцгаая. Хишиг далай зөрөгт. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За охтууд амжилт хүсье. Өнөөдөр биш хамтдаа мөрөөдсөн ирээдүй чамаар бүтсэн миний бүх зүйл явах чинь үнэн бол юуч биш болж үлднэ Мессеж явсан хөлгүй гон энэ чам хари ганцхан үгээр хөөж чамд би Чамд хайртайгээ надаас явахтан чина битгэхгүй орочи надад хайргүй хилээ чи мэдхгүй орчин би ямар хайртай Надад бол энэ миний сонгогцом бишээ Чи өвдөд гашуугийн амьдралыг Хисэж гисэн миний амрах заяа Хиний чолж хараагүй нэндэн өнгөчээ Мэдээж би мэдсэн бохоор Будеш мартахгүй битгэхгүй Орочи надад хайргүй хилээ чи мэдхгүй орчин би ямар хайртай байдгийг Хонцсон чимэн үнэндээ миний гүнтэнээр татсан солон байж надад үлдээсэн чиний дээр харц үргэлж тод байж намайг зүтлүүлнэ Ханик тэгэж чамд олох юм шиг хардаа Зүрхэн итгэж тогтсон миний энтүү Хиний багич надад чамайг өчтөнө Битгэхгүй орочи надад хайргүй хилээ чи мэдхгүй орчин би ямар хайртай байдгийг битгэхгүй орочи надад хайргүй хилээ чи мэдхгүй орчин би ямар
та байдгийг мэдэх вэ. Баярлалаа. Нэвтрүүлгийн тайзан дээр бас уран бүтээлээ хүргэсэн дахин баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд Октодоо бүгдэнд амжилт хүсье. суралцагч октод нэг зөвлөгөө өгөөч төхөө. Амар зөвлөдөг хүмүүстэй. Гой хүн шиг л байгаараа гэдэгхгүй тийм шээ. Өөр амжилт хүсмээр байна. Бүхэл зүйл одоо яг дөнгөж эхлэл гэж бодож байгаа. Тэгээ хамгийн сайн сайхныг л чин сэтгэлээсээ хүсье. За би орой болго үздэг. Тэгээд 11 үл ингээд чин дэмждэг. Тэгээд одоо хасагдах нэг охиндоо үг хэлмээр байна. Яг хөө тэмцээнээс хүн хасагдаж болно. Харин та нар амьдралаас бас урлагийн ертөнцөөс хизээч хасагдаагүй. Тийм учраас хасагдсан ч гэсэн дараагийн тэмцээнд юм уу эсвэл өөр нэг юмд өөрийгөө сориод заавал ороорой. Би ч гэсэн амар олон удаа хасагдчихийж өнөөдөр энэ тайзан дээр зогсож байгаа. Тийм би бас хасагдсан. Ялагч байгаа юм шиг ялагдал гэж байдаг шээ охтоо да. Амжилт хүсье. Гоё үгэлээ. Баярлалаа. Хэшиг далаа зөрөгт. Үзэгчдээ тун удахгүй мессеж саналын шугам хаагдаж аврагдах суралцагчийн нэр тодорхой болно. Ингээд мессеж саналын зарчимтай танилццгаая. Оддын академи шоу нэвтрүүлгээс дэмжиж буй оролцогчоо хасагдах аюулаас аврахад үзэгч таны илгээсэн мессеж санал хамгийн чухал нөлөөтэй. Мессеж саналын шугам хизээ нэгдэх вэ? Оддын академи шоу нэвтрүүлгийн нэм гарагийн тоглолтын дугаарын үзүүлбэрүүд дуусмагц мессеж саналын шугам нэгдэх бөгөөд дараагийн 7 хоногийн нэм гарагийн тоглолт эхлэх хүртэл үргэлжилнэ. Үзэгч та өөрийн холбооны бүх оператороос санал илгээх боломжтой бөгөөд цаг харгалзахгүйгээр мессежээ хэдэн ч удаа илгээж болно. Мессеж илгээх заавар. Та өөрийн дэмжиж буй оролцогчийн хувийн дугаарыг 15, 11, 55 дугаард илгээнэ. Таны илгээсэн мессеж хэнд хэрэгтэй вэ? 7 хоног бүрийн нэм гарагт продюсерудаас хамгийн бага санал авсан 3 оролцогч тодрох бөгөөд тухайн 3 оролцогчийн үзэгчдээс хамгийн их мессеж санал авсан нь хасагдах аюулаас аврагдах юм. Тиймээс таны илгээсэн мессеж нэг оролцогчийг тоглолтоо цааш үргэлжлүүлэх боломжтой болгоно. Оддын академи шоу нэвтрүүлгийн шинэ дугааруудыг лавг, бэмб, нэм гарагуудад хүлээн авч үзээрэй. Үзэгчдээ та бүхний өмнө өнөөдрийн продюсеруудын нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан 3 суралцагчийг тайзнаа гаргаж ирээд байна. За манай 3 ягаад хасагдах аюултай бүсд орчоо? Юу нөлөөлсөн гэж бодож байна? Хонгорцлоо. Маш их сандарсан. Тэгээд тэрнээс л болсон баг. Маш их сандарсан. Ануужингийн хувьд Өөрийгөө тайзан дээр баг зэрэг сонсож чадаагүй. Миний яг нэг дуулж исэн монитор маань баг зэрэг муу сонсогдож исэн болохоор дуулалтаа ер нь бэлтгэлээсээ айгүй муу өгсөн гэж бодож байна. харин оюун сайхны хувьд яг юу нөлөөлсөн бэ? Энэ дууг анх сонсноос эхлээл энэ дуунд миний гэсэн юм нэг ч байгаагүй. Өөрчлөлгөөр оролцсон. Тэгээд ерөөсөө за унсан бүхэн шалтгаан модохгүй тэг надад бол хэлэх шалтгаан зөндөө байна. Тэгээд ямар ч юм дээрээ зогссон шалтгаан үр дагавар гэж зогсон. За баярлалаа. Үзэгчдээ мессеж саналын шугам хаагдах болсныг мэдэгдэе. Ингээд бүгдээрээ хамтдаа тоолцгоё. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. Ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн мессеж саналын шугам хаагдсныг мэдэгдэе. Энэ 3 суралцагчаас хэн аврагдсан бол хэн аврагдсныг яг одоо харцгаая. За тийм ээ үзэгчдээ хонгорцуул мессеж саналаар аврагдсан байна. Баяр хүргэе хонгорцуулаа. Баяр хүргэе үзэгчид чамд өнөхөр итгэл найдвар хүлээлгсэн байна. Дараагийн үзүүлбэрүүдэд илүү хичээгээрэй. Тэгээд суудалтаа соноо. Баяр хүргэе. За манай хоёр одоо бол бүр эгзэгтэй болоод эхэллээ шүү дээ. Одоо дөрвөн ёсоор бол нэг дуу нэмэлт дуунууд дуулах хэрэгтэй байгаа. Бэлдсэн дуу байгаа юу? Бага. Ямар дуу вэ? Сюрприз үү? Аха. Окей. Оюун сайхны үед бас сюрприз үү? Ain't my fault зарлаарсан. In my fault. Окей. За үзэгчдээ. Ингээд та хоёртай амжилт хүсье.
хоёрын хэнийг авч үлдэхийг продюсерууд маань шийдэх болно. Ингээд хамгийн бага оноотой төрүүлж эхэлнэ. Оюун сайхан байла. За ингээд баатал ихснэг мэдгэдэй. Oh my, oh my, oh my. Oh my, oh my, oh my. Oh my, oh my, oh my, oh my. It ain't my fault you keep turning me on. It ain't my fault you got me so gone. It ain't my fault I'm not leaving alone. It ain't my fault you keep turning me on. I can't talk right now, looking in the light, what I'm seeing, I'm feeling kinda shocked right now. Could've stopped right now, even if I wanna, gotta get it while it's out right now. Oh my God, what is this? What you want in my business, baby, I insist. Please don't blame me for whatever happens next. No, I can be responsible if I get you in trouble now. Say you're too irresistible, yeah, that's for sure. So if I put your hands where my eyes can't see, then you're the one who's got a hold on me. No, I can be responsible. It ain't my fault. No, 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 no. It ain't my fault. No, 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 no. It ain't my fault you came me looking like that. You just made me trip, fall and land on your lap. Certain that boy smooth, body hard and handsome. I don't mean to be rude, but I look so damn good on ya. Ain't got time right now, just be with that. What's your name? You're sorry now, it's not outside. I just called an Uber and it's right outside. Oh my God, what is this? Want you all in my business, baby, I insist. Please don't blame me for whatever happens next. No, I can be responsible if I get you in trouble now. Say you're too irresistible, yeah, that's for sure. So if I put your hands where my eyes can't see, then you're the one who's got a hold on me. No, I can be responsible. It ain't my fault. No, 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 no. It ain't my fault. No, 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 no. It ain't my fault. No, no. Well, that's too bad and ain't my fault. When tomorrow comes, I'll be my own. Feeling find out the things that I don't know. When tomorrow comes, tomorrow comes, tomorrow comes. Until the road's long, I look up to the sky, and in the dark I fall. I stop it, I won't fly. Then I'll sing along, I'll sing along, then I'll sing along. I got all I need when I got you and I. Look around me, say sweet lame. I'm stuck in the dark, but you're my flashlight. You're getting me through the night. Can't stop my heart when you shed it in my eyes. Can't lie, it's a sweet lie. I'm stuck in the dark, but you're my flashlight. You're getting me through the night. 'Cause you're my flashlight. You're my flashlight. You're my flashlight. Oh, oh, I see the shadows long beneath the mountain. I'm not afraid, 'cause the wind won't stop. 'Cause you light the way, you light the way, you light the way. I got all I need when I got you and I.
the promises we live. Stuck in the dark between my flashlight. You're getting me through the night. Can't stop my heart when you shut it in my eyes. Can't lie, it's sweet lie. I'm stuck in the dark between my flashlight. You're getting me through the night. You're my flashlight, light, light. You're my flashlight. Whoa, you're my flashlight. Whoa, whoa, got it. It's you and I. Light, 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 yeah, yeah. Oh, you're my flashlight. Нэгэн суралцагч маань өнөөдөр 2-2-ороо дуэт болж Монголын хит дуунуудаас дуулж өрсөлдсөн. Яг одоо миний хажууд хасагдах магадaltaй хоёр оролцогч маань зогсож байна. Тэд сая нэмэлт нэг дууга хүргэлээ. Харин продюсерууд маань шийдвэрээ гаргасан байгаа. Та бүхний шийдвэрээ зарлахаас өмнө хоёр суралцагчтай хандаж нэг үг хэлнэ гэж хүсэж байна. Наранзан продюсер. За нар мандчлаа гэдэг жаргадаг хорвоо. Тэгээд миний бодлоор бол юм байна. Угаасаа энэ шоуны шалгуур нь шүү дээ. Бас зөвхөн ганцхан дуулалт биш байгаа юм. Тэрийг та нар ойлгох хэрэгтэй. Мундаг дуулалтандаа бас биш. Яа тэгэхээр бид нэр соло артист гаргахыг байхгүй. Хамтлагийн ямар тэр хамтлагт байх хүн мөн үү гэдгээр батлах нь энэ тэмцээний эцсийн зорилго байна. Гэхдээ мэдээж дуулах, бүжиглэх, жүжиглэх, бие авч явах, бусдтайгаа харьцаа энэ олон зүйлийг бодож дүн гаргаж байгаа гэдгийг та нар зөв ойлгоорой. Үзэгч маань ч гэсэн тэгж ойлгож байгаа гэж бодож байна. Тийм учраас мөн дээрээс нь тэр нэгэндээ 5 ушин оноо өгөхдөө одоо та нар цаашдаа яаж өгөх ёстой гэдгийг хүртэл бодох хэрэгтэй. Яагаад тэгэхээр та хоёр үнэхээр хоёулаа мундаг охтууд. Таанаас би муу гэж хэлэхгүй. Гэтэ өнөөдөр байдал юм бол. За амжилт хүсье. За баярлалаа. Намана продюсерийн үгийг сонсъё. Бэлтгэл. Сайн хэрэгтэй. За баярлалаа. Ингээд продюсеруудын нийт дүнг, эцсийн дүнг биднэрт хэлнэ үү хэмээн хүсэж байна. За энэ бол тэмцээн, энэ бол шоу. Тэгэхээр энэ 7 хоног болгон нэг нь энэ шоуг орхих хэцүү шийдвэрийг бид нар сонголтгүйгээр одоо тийм шийдвэрт нүүр тулж байгаа. Тэгээ энэ амар хэцүү ажил байна бас тий. Яг энийг зарлана гэдэг айгүй хэцүү ажил байна. Тэгээд продюсерууд яг нэгдсэн нэг шийдэлд хүрсэн байгаа.
шоуг үргэлжлүүлэх тэр суралцагчийн нэр бол Анужин. Баяр хүргээ Анужаа. Ингээд найзуудаараа очираа дараагийн үзүүлбэрүүд дээр улам их хичээгээрэй. Баяр хүргээ. За тэгээд чи бол миний өөр хамгийн дуртай оролцогчтой нэг байсан. Тэгээд чамтай хамт ингээд оддын актив нэвтрүүлэгт байхад бол бидний хувьд бол бахархах тий үнэхээр сайхан мөч байлаа. Тэгээд чи үзэгчд болон найзуудтай хандаад үг хэлээч. Өнөөдөр манай гэр бүлийн надад ирсэн. Тэгээд яг ийм байдлаа гэр бүлийнхэндээ харуулж одоо үнэхээр готарчин. За баярлалаа. Зүгээрээ битгий готраарай. Тийм ээ үзэгчтэй. Энэ бол төгсгөл биш. Энэ бол зөвхөн эхлэл. Бидний цаашаач олон сорилт олон даваанууд хүлээж байгаа. Хэдийгээр бид цөөрсөн ч зоригтой хүрэхэд нэг алхам ордлоо. Ирэх 7 хоногийн тоглолтоор дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй. Оддын актив тантай хамт болоо.